Үлэмжийн орчлон би удаан амьдрна гэж тунхагласан цогт их оронч 20 дугаар зууны Монголын уран зохиолын нэр төлөөлөгч улс төр нийгмийн гарамгай зүтгэлтэн Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Даш Балбар. 1957 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наран булаг хэмээх газарт эцэг Улаан Сахиусын овгийн Даргангийн Жамсрангийн Очирбат их Осрын Цэрмаа нарын анх дахь хүү болон төржээ. Улаан Сахиусны овгийн Жамсрангийн их хүү Даш Балбар аав ээж хоёр минь нийлээд хэдэн жил өнгөрөхөд үр заяадгүй байж. Тэгтэл ээж хөдөө явж байгаад чөдөр олж аав тэр шөнө хүүтэй боллоо. Тэр маань ногоон дарихийг бариад ирж байна гэж зүүдэлсэн юм гинлээ. Дараах нь би олдсон юм байх гэж дурссан байдаг. Очирбатын 10 хүүхэдтэй том нь охин анхны хүүн Даш Балбар. Аав нь хүүгээ инхрийлэн алган дээрээ бөмбөрүүлж өсгсөн ба бага сургуулж төгсөөгүй аав нь хүүгээ бичиг номын хүн болгохыг зөгнсөн ч юм уу 5 настайд нь уншуулж бичүүлж сургажээ. Эцэг нь баригадын дарга байхдаа ээжийнх нь хийж өгсөн цоо шин хурган дээлийг өмсөд сумын төв яваад хаврын хүүтний шамрахтай орой буцаж ирэхдээ шал нойтон нялх тугал өвөртөлж иржээ. Айлын үнэ хөдөө тугалсандаа таарад ин иржилдэ. Аавынх нь энэ байдал хүүдээ амьтныг хайрлаж сайн хүн болох тухай мянган сургаал хэлснээс ч илүү ой ухаанд нь шин гэж үлджээ. Даш Балбар нинжин сэтгэл минь аавынх, эр зориг минь ээжийнх гэж нэг бус удаа хэлж байсны учрын бяцхан хүүгийн анхны номын сан ааваас нь өвлөгдөжээ. Очирбатгайн өөрийн гараар уралсан хүрэн шүүгээ 100 гаруй номтой байж Нацаг доржийн төврөөс эхлээд Эрдэмтэн Дуалын толгой зэрэг номуудтай эцэг нь хүүтэй Панчаан Татраг авчирч уншуулсан нь тухайн үедээ олдохгүй ховор ном байв. Даш Балбар номын тэр жижиг шүүгээ миний анхны их сургууль байсан юм гэж илгэн халуунаар дурсжээ. 1974-өөс 75 онд Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэр тракторын жолооч, цехийн эрхлэгч, амралтын газрын зохион байгуулагч, Сүхбаатарын зам сонины сурвалжлагч, хорооны зааварлагч зэрэг ажлыг хийж байгаад 1979 онд дээд сургуульд элсэх хүсэлт гарган тэр үеийн Монголын төдийгүй орон орны шилдэг зохиолч сэхэтнүүдийн очиж суралцдаг байсан Москва хотын Георгийн нэрмчид утга зохиолын дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд төгсөж иржээ. Түүний энгүй их авиас бэлэг хар багаас нь тодорч байв. Яруу найрагч 2 дугаар ангид байхдаа бичсэн анхны гинэн шүлгүүдээ ээждээ уншиж өгөхөд ээж нь яаж мэдхэвдээ? Сайхан л болж гээд үнсэж байсныг дурссан байдаг. Даш Балбарын яруу найргийн гайхамшигт өвдөст монгол хэлтэн хэн бач үеийн үед ховсдуулан мөнхөд оршин байх нь дамжиггүй. Ганцхан жишээ дурдахад төрийн шагналт ардын уран зохиож Балжирийн догмод Даш Балбарт бичсэн нэгэн загталдаа би хүүхэн байсансан бол алирч чамайг авгаагаас ч салгасан. За чиний шүлэг надад ийм илхэн бодогдолов. Миний 4 хантай жижигхэн герт нэгэн нэр үл мэдэх сайхан бүсгүй айл сургалан орж ирээд гарсан лугаа адил сүрчиг уснаас нь ч эмзэг инхри ариун агаар намайг баярлуулсан. Чиний авьяасыг би яалтаа билээ. 31-тэйдээ би энэ нүгэлт хорвоог чиний хэрдээ ухаарч чадаагүй байсан юм болов уу да гэж дууалтсан байдаг юм. Даш Балбар нэгэн тэмдэглэлдээ үндсэн хуульд газрыг гадныханд өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжахгүй мөн хувьчлахгүй гэдэг заалтыг мөн ерөнхийлөгчийг парламентаар бус ард түмнэрээ сонгуулна гэсэн заалт оруулсан минь 1991-ээс 92 оны миний тэмцлийн гол амжилт байв хэмээн дурдсан байдаг. Их найрагч их орон ард түмнийхэн төлөө цогтой тэмцэгч тэрээр Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын уламжлал шударга ёсны төлөө нам, Монголын сүсэгтний холбоо, Монголын тусгаар тогтнолыг хамгаалах 281 холбоо зэрэг улс төр олон нийтийн байгууллагуудыг үүсгэн байгуулалцаж анхны хуралд нь оролцсон үйл ажиллагааны зорилго чиглэлээ тогтооход нь гол хувь нэмэртэй явж иржээ. Нэгэн нэвтрүүлгийн үеэр Даш Балбар агснаас ийхүү асууж. Жишээ нь өнөөдөр танд энэ атгах чулууг одоо өглөө гэхэд одоо ямар хүмүүсийг одоо тэр чулуугаар одоо хамгийн түрүү доонох. Атгах чулуун цөөхөн чулуу өгөх юм да. Гадаадын тодтолтыг хийж байгаа хүмүүсийг л туханд нь гүйчмэрсэн гэдэг тэднийг үл их хөрнөөс уруу хүчтэл гэж боддог. Тэгэхээр над их олон чулуу хэрэгтэй болоод байна да. Нэгэн чулуу зохион болохоор ганц нэг өгөөд яах вэ? Их орон газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тэрбээр даанч хатууд тэмцэж дарга нарыг хайр найргүй шүүмжилж байлаа. Дэндүү задгаа шуудхан хэлж орхино.
Магадгүй тэр нь үхэлд хүргэсэн ч байж болох юм. Төрийн сойрхол зохиолч яруу найрагч Зундуйнд орж нэгэнтэй 2 дугаар эмнэлгийн сэхэнд байхад нь нэрт зохиолч Хушаан Гуабит хоёр эргэж очсон. Хилэн дээр нь нилээд том хар толб гарсан байсан. Дашвалбар өөрөө хэлэхдээ хил цоорох гэд өвдөд болохгүй юм. Шүдч их унлаа гэж ярьж байсан. Ямар нэгэн хөндлөнгийн юм үйлчилсэн гэж би дотроо бодож уур хурч явдаг юм хэмээсэн байдаг. 2007 он Сүхбаатар аймгийн Наран сумын дунд сургуулийг Дашвалбарын нэрмжид болгожээ. Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан үр ачтаач хүлээлгэж өгнө гэж гэрээслэн битсэн их яруу найрагч маань салхиар ганхах цагаан өвсөнч ань нас минь буй сайхан их орн минь хэмээн дуулжээ. Оршсоор байх болно. Их найрагч Дашвалбарын дэрэн доороос гарч ирсэн дэвтэрт хамгийн сүлд бичсэн шүлэгтэй аяа бурхан минь хүнд туслах ганц агшинч болов хайрал. Алтан өдрүүд хайрлвал амьтны тусыг бүтээн би. Ганц өдөр, ганц агшин, ганцхан агшин. Газар дээр хүнд туслах он жил хайрал улаан сахиус хэмээн бичсэн байлаа. Тэгээ ер нь миний амьдралын зорилго бол эцэст уран зохиолч биш. Ямар нэг бас үйл хэрэгжүүлэлтэй зүгээр би ганцхан Монгол улс л гадрын хөрсөн дээр улс шиг улс байгаасаа ямар ч улс орнд миний ард түмэн битгий дээрлэхүүлж байгаасаа гэж байна. Монгол хэзээ нэгэн цагт дэлхийд хэмж дээрлэхүүлэхгүй улс болчихсон байдгийн бол мань мэтийн хүмүүс бол гадрын хөрсөн дээр үрд мартагсан ч хамаагүй. Бид тэгж л болж. Дашвалбар хэмээх гайхамшиг түмэн өнөөч монголчууд бидний зүр сэтгэлд амьдаа самд ашид оршсоор байх болно. Монголоо гэсэн сэтгэлдээ энэ агуу эрхмүүдийн бичлэгүүдийг та үзээд нэгийг бодож хоёрыг тунгаасан баха гэж би бодож байна. Хэрвээ та биднийг дэмжихийг хүсвэл Хүчирхэг Монгол хөтөлбөрийн энэхүү сувгийг subscribe хийж биднийг дэмжээрэй. Тэгээ мөн дээрээс нь та өөрийн сэтгэлдээ комент хэсэгт заавал үлдээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай, урамтай байгаарай, зоригтой байгаарай.